аимшиг дутааны аюулаас аатмын цахилгаастай саврна гэдэг үгийг тогтоогд авах хэрэгтэй. Газар доор уусан мажуулах аргаас гадна ил open bit гэдэг ил уурахаар ашигладаг. Монголчууд бол анхудаа ороонтой оролцож байгаа юм бол ердөөч биш. Монгол улс төмөн энергийн салбар үүсгэн байгуулагдаад одоо ингээд 60 гаруй жил болж байна. Социализмд бол мардан ордыг ашиглаж исэн. Бид нар яг мардан орд дээрээс яг задгаад нууран дээрээс бид нар ус орч шинжилгээ авч ирсэн тий. Усанд байх ёстой ураных нь ундан уснах ураны стандартаас 30 дахин их урантай байгаа тэр задгаа нуурна. Яагаад тийм үү? Орсуудын ухажаас нь тийм нуурн тийм урантай задгаа хайчгсан тэр газар дөрөв толгойтой мал гардггүй хэрнээ ухчиглээгүй тэр дорногоуд тэр зөөч яваа тэр дөрөв толгойтой мал гарлаа ингээд идэв. Яг өндөө бол тэр малын имлэгийн хүмүүс цөмийн энергийн хүмүүс бүгд очиж судлаад энэ бол уранаас шалтгаалаад мал хорогдсон зүйл байхгүй байна. Тэр бол селенигээс болсон байна. Говьд бол селени бол стандартаас илүү байх тохиолдол олон байдаг. Хангад бол бороо хур их ордог ш, урсаад алга болдог ш, селени баг байдаг. Тэнд бол жишээ малын булчин цаг өвчин. Ихтгэрээс хордлого авдаг ийм юм байна гэд ингээд